За Монгол Улсын их хурлын 2024 оны 64 дугаар хурлаар Металлургийн ганц экспорт үйлдвэрийн парк байгуулна гэж заасан байдаг. За энэхүү парк нь бол Монгол улсад бол одоо ган үйлдвэрлэлийн цогцлборыг хөгжүүлэх үндсэн тулгуур болох юм аа. Тэгэхээр манай Эрдэс үйлдвэр технологийн парк компани бол энэ одоо ган үйлдвэрийн металлургийн үйлдвэрлэлийн одоо цогцлбор байгуулалт энэ паркийг байгуулах одоо гол зорилготойгоор ажиллаж байна гэж ойлгож байна. За энэхүү паркийн ажлын хүрээнд манай Дахны төмөрлөгийн үйлдвэр компани одоо хийсэн судалгаа одоо хамт олонны өмнө одоо ажиллаж байсан туршлага нөөц бодлосыг ашиглаад ингээд Монгол улсад ган үйлдвэрийн цогцлборыг байгуулахаар одоо бид хамтран ажиллаж байна. Тэгээд Монгол улсад ган үйлдвэрийн цогцлбор хөгжөөд одоо үйлдвэр байгуулагдсан юм бол манай Дахны төмөрлөгийн үйлдвэр компани одоо олон ажилчид манай Дахны одоо үйлдвэрийн хөшгөлн үйл ажиллагаа явуулж байгаа олон компаниудад бол энэ одоо үйлдвэр маань одоо үр өгөөж өгөх юм аа. Ингээд энэ үйлдвэр байгуулснараа бид одоо хямд өтөختөө арматур болон бусад одоо төмрийн бэлтгэцийг үйлдвэрлэх замаар ингээд Монгол улсын одоо хөгжилд бол үнэтэй үн нэмэр оруулна гэж би хувьдаа бодож байна.